Ачит их компанийг эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхлэхдээ зэрэгцэн тус компани албан мэдээлэл гаргалаа. Уг мэдээлэлдээ ачит их компани хувьцааныхаа 34%-ийг Эрдэнэ төлөвлөр шилжүүлэн өгөхөөр албан бичгээр 9 удаа хандсан боловч Эрдэнэ төлөвлөр хүлээж аваагүй. Ачит их компани одоо саяхан гаргасан мэдээлэлд болохоор бид нэр одоо 8 удаа ингэж Эрдэнэ төлөвлөлд 34% аваад зэрэг санал болгосон чинь татгалзаад байгаа гэдэг зүйлийг маш тодорхой бичсэн байлээ. Та бүхэн татгалзаад байсан юм уу? За энэ татгалзаа гэдээ одоо яриад байгаа бас үтгэж байгаа хэлбэр болоод үзэж бодож байгаа. Үтгэж байгаа хэлбэр болоод үзэж бодож байгаа. Мурайчид Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн элбүүд орж түүний тамгын газрын дарга Пунцгийн цагаанаар нь Эрдэнэ төлөвлөрийн 2 дугаар овоолгод ямар ч үн төлбөргүйгээр эзэн суусныхаа дараа нөгөө улсын хурлын гишүүн Алтайгийн хэлснээр овоолгыг нь одоо авч ашиглаад тэндээс катодын цэвэр зэс ялгаж авахд 10 жилд 600 гаруй сая доллар болж шин. Эн чинь нэг гэрвэл нэг элбэгд орж нэг цагаан хоёр бүр идэхэд бол хахаж өгөхээр их юм байхгүй. Энэ хоёр эрхэм ёстой л хагаж өгтлэн баяжиж байлаа. Тэгсэн хэрнээ энэ хоёр эрхэм Монголын өргөн нэвтрүүлгийн баг бүх телевизээр дамжуулан дараах суртал ухуулгыг явуулдаг байв. Тэгэхээр энэ 2 дугаар овоолго бол тэр 12 овоолгын балансаас хасагдсан 3 овоолгын нэг нь. Баланс хасагдсан гэдэг одоо ерөнхийдөө ашиггүй хог гэсэн үг. Тэр эдийн засгийн дүр ашиггүй, ашиглахгүй гэсэн үг. Тэгэл одоо соёлтойгоор бол одоо ингээд өөрийнхөө хөрөнгөөс хассан гэсэн үг л дээ. Ачит их компанийн хувьцаа эзэмшигч Пунцгийн цагааны ам нэг тоолонд бол хог хаягдл хэмээн муулаад идэг тэрхүү 2 дугаар овоолго нь яг үнэхээр эдийн засгийн үр хөөжгөл огтоос байсангүй. Энийг бас хүмүүс их буруу яриад идэв шүү. Яа харахгүй 56 сая буюу энэ тооцох юм бол 174 сая 174 мянган тонн цэвэрдэс байгаа юм. 174 мянга. Тэгээд эннийхээ болохоор бол өнөөдрийн байдлаар бол энэ баг 96 мянган ингээд авчихсан байдаг. Элбэгд орж цагаанаар нөгөө хог хаягдл хэмээн нэрлээд байгаа Эрдэнэтийн 2 дугаар овоолгоосон ердөө 10 жилийн хугацаанд 95599 тонн катодын тесийг олборлон түүнийгээ Аз болон Европын улс орнуудад нэг их 80 640 тэрбум 390 сая төгрөгөөр борлуулсан гэд та бүхэн боддоо. Бүр үнэхээр хагартлаа баяжсан байгаа байхгүй юу? Хүний хэрэгцээ хязгаартай шүү, тийм ээ. Нэг гэрүүлийн хязгаартай. Ард түмний хүч хөрөнгөөр 500 сая доллар босгоцсон тэр овоолгыг бол тэр 34%-тэй нуудах юм ашигын өгд юм уу? Эсвэл одоо тэр амнатын 10 доллар бацаад өгдөг юм уу? Өчигдөр шудаг байх хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй. Нэрэл одоо хүний хэрэгцээ гэдэг зүйл хязгаартай. Хүн хичнээн баян байлаа гэд өдөрт одоо 10-аас 25 гол иддэггүй шүү дээ. 10-20 давхар хувцсыг давхарж өмсдөггүй. За энэ хоёр эрхэм Эрдэнэтийн 2 дугаар овоолгоос олж буй одоо асар их мөнгөө үнэхээр үрээд барахгүй болчихсон учраас одоо туйлаад үнэхээр одоо барагдахгүй байсан учраас бүр аргаа барахтаа Америкийн болон Малайзийн казинод авчиж бүр тушаадаг, үрдэг, тоглодог болно. Тэр элбэгд орж ирсэн. Хөөе, Осман. Элбэгд орж. Тэр. Мөн. За ачит их компаниас өөрөөр хэлбэл Эрдэнэтийн 2 дугаар овоолгоос орж ирж буй тэрхүү гол мөрөн шиг их мөнгийг үрээд казинод өгөөд ч дуусахгүй байсан учраас бүр сүүлдээ. За Монгол Улсын ерөнхийлөгчөөр буюу төрийн өндөр албан тушаал асч байсан. Монгол Улсын иргэн элбэгд орж за ачит компани хувьцаа эзэмшигч мөн төрийн өндөр албан тушаал асч байсан. Монгол Улсын иргэн Пунцгийн цагаан нарын хоорондоо харилцсан ийм мессеж чатыг та бүхэнд харуулж байна.
За 13 сая доллар буюу за төгрөгөөр илэрхийлэх юм бол бараг 40 орчим тэрбум төгрөгөөр л сонгуулийг санхүүжүүлэх хүртлийн баяжсан. За хэрвээ энэ хоёр хүнд Монголон гэсэн Монголын хайрлах сэтгэлийн өчүүхэн жоохон хэтэрхийл байсан бол одоо үрж барахгүй байгаа, туйлж дуусахгүй байгаа энэ их мөнгөнийхөө 34%-ийг нэг анх байгуулсан гэрээнийхээ дагуу ямар ч хил амгүйгээр Эрдэнэт үрдүрт өөрөөр хэлбэл Монголын ард түмэндээ өгч болох л байсан. Харамсалтай нь тэдэнд тийм ямар ч сэтгэл байсангүй. Анхныхаа гэрээгээр бол ер нь бол аж техник компани бол Эрдэнэт үйлдвэрт 34% хүнд төлбөрөөр өгнө гэсэн гэрээтэй байсан. Уг нь бол энэ дээр маргаад байх зүйл байхгүй л дээ. Нөгөө Элбэг Дорж цагаан хоёрын аж техник компани 2010 онд Эрдэнэт үйлдвэрлэлтэд очуулахдаа хэлсэн байл. Биднэрт мөнгө байна, та нарт овоолго байна. Бид нэр овоолгочийн хажууд өөрсдийнхөө мөнгөөр том үйлдвэр барьчаа. Зис ялгадаг катодын гидрометалл ургийн үйлдвэр барьчих юм. За тэгээд тэндээс одоо олборлсон зисийн одоо ашгийг 34-66-аар нь хувааж авъя гэж энэ хоёр гэрээг тохирсон анхандаа бол. Яг 13 оны гэрээний хувьд бол ийм байна. 13 оны гэрээний хувьд мөн 34%-ийг бас Эрдэнэт үйлдвэр буюу Аатал эзэмшгээр зохицуулсан байна. Харин 15 оны гэрээнээр бол энэ асуудал байхгүй болчихсон. За харамсалтай нь Элбэг Дорж цагаанаар аж техник компанийн гидрометаллургийн үйлдвэр ашиглалтанд орсон даруйд 34%-ийг нь үн төлбөргүйгээр Эрдэнэт үйлдвэрт шилжүүлнэ гэсэн гэрээгээс буцаад өгөхгүйгээр морьчихсан. За энэхүү лойврын ажлыг яаж хийсэн бэ гэдэг тэгэхээр Элбэг Дорж эхлээд Эрдэнэт үйлдвэрийн захирлаараа өөрийнхөө даваа цэрэг гэдэг хүнийг томилуулсан. Тэнд байгаа Эрдэнэтийн ард иргэд ер нь монголчуудын баялагийг энд байгаа нэг захирал тэгээд нэг дарга авгаа хоёр ингээл гар усыг зураад хоорондоо шилж байж. За томилуулангуудаа нөгөө даваа цэрэнгээ Хонтгийн цагааны эхнэр Даян Доржийн Эрдэнэт цэцэгтэй энэхүү гэрээг байгуулж гаад Эрдэнэт үйлдвэр 34%-ийг одоо аж техник компани 34%-ийг авахаас татгалзаж байна. Эдийн засгийн эрсдлээс нь бид нэр айж байна. Харин оронд нь 2015 онд 0.5%, 2016 онд 1%, 2017 онд 1.5%, 2018 оноос одоо 2% royalty буюу одоо ногдол ашгийг авъя гэж хэлээд энэхүү одоо өөрийгөө жолсон татгалзуулж чадсан байдгаа. Үсэлтэн 2015 онд Эрдэнэт үйлдвэрээс гарсан ажлын хэсэг уг гэрээг дүгнээд Эрдэнэт үйлдвэрт ашиггүй учраас эзэмшлээсээ татгалзах зүйтэй гэдэг ийм шийдвэр гарсан байдаг. Тэгэхээр уг шийдвэрийг хүчингү болгож, уг шийдвэрийг гаргаж байсан албан тушаалтнуудыг бас соёл хяналтын байгууллагаар шалгуулах зүйтэй гэж үзсэн. За ингэснээрээ Эрдэнэт үйлдвэр аж техник компаниас авах байсан ямар их боломжоо алдсныг одоо бүгдээрээ мэдцгээе. За тэгэхээр өнгөрсөн хугацааны тэр 10 жилийн одоо тэр алдагдсан боломж маань тэр 34% ногдох мөнгөнд нь одоо хэд орчим болсон бэ? Та бүхэн тоос судалгааж үзсэн л байх та тийм ээ. За бидэнд бол мэдээж тоосоо байлгүй байх. Гэхдээ бид нар бол тэрийг хэлэх боломж байхгүй. Яагаад би болгоомжлж байгааг гэвэл нэг шалтгаан байгаа даа. Тэр нь бол юу гэвэл төрийн өмч үйлдвэрийн газар бол төрийнхөө байгууллагатай нийлээд шинжээч нартайгаа нийлж хамтарсан юм дөрөлд гаргаж ийж тоо гаргах хэрэгтэй. Ер нь бол энэ бол мэдээж баггүй тун гарна шүү дээ. Одоо сая засгийн газрын хурлаанд би танилцсан суучаар танд хэлчихийднийх буруудахгүй гэж бодож байна. Эрдмийн компани 1 тонн катодын зис болгон дээрээ Эрдэнэт үйлдвэрлэлд $712 өгч ирсэн. Энэ бүр тоо байна л да. $712 өгч ирсэн бид. Тэгвэл аж техник компани 1 тонн цэвэр катодын зис дээр $107 өгч ирсэн. 7 дахин баг. Тэгээ бараг 7 дахин баг. Бараг л 7 л гэсэн үг л дээ тий. За хэдийгээр Ёнтон захиралд ямар нэгэн тоог хилээгүй боловч за бид бүхэн түүний хийсэн мэдээлэл өгдөл тулгуурлан одоо аж техник компанийн 34% нь хэдийн хэмжээний төгрөг мөнгө болох вэ гэдгийг тооцоолон гаргаж бас болно. За үүнийг бол 4-р ангийн өгдөлжүүлэхгүй хийчих гэсэн үг. За аж техник компанитай яг адилхан технологиор яг адилхан аргачлал үйлдвэрлэлээр зис олборлдог Эрдэнэт компанийн 25%-ийг нь Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг хэрнээ 1 тонн катодын дис тусмаас $712 ашиг хүртдэг байх нь. Хэрвээ Эрдэнэт компанийн 34%-ийг Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг байсан бол 1 тонн катодын дис тутмаас $968 ногдол ашиг хүртдэг гэсэн тооцоо гарч байна.
За Ачитект компани өнгөрсөн 10 жилд 96599 тонн катодын зэсийг олборлсон учраас за тоон тутмаас авах өгөөж буюу $968 өгжүүлээд бодохоор нийт авах ёстой ногдол ашиг нь хамгийн багадаа 93,507,832 болж байна. За үүний төрөх шийдвэрүүд үзэх юм бол 316 тэрбум 208 сая 889,926 төгрөг болохоор тооцоо гарч байна. Бид нэр ийм их мөнгөөл элбэгдэрч цагаан нараас авахгүйгээр түнд өгөөд тавиад тугаад явуулчихсан гэсэн үг. За хамгийн овайгүй зүйл нь юу вэ гэхээр нөө элбэгдэрч цагаан нар чинь Эрдэнэтийн 2 дугаар овоолгыг 20 жилийн хугацаанд одоо нөөцийг нь хуваагаад үр ашигтайгаар ашиглах ёстой байсан. Тийм гэрээтэй байсан. За гэтэл яасан бэ гэхээр тэд нар маш богинохон хугацаанд нөөцийг нь шавахын тулд маш өндөр хүчин чадалтайгаар ажиллаад ердөө 10 жилийн дотор л ихэд нөгөө 56 сая тонн одоо хүдэртэй ордоос бараг бүх баялагийг нь хуу хамж аваад нөөцийг нь шавчихсан байгаа юм. 2 дугаар овоолго гэснээс энэ 65 сая тонн хүдэртэй овоолгыг чинь бүх баялагийг 56 сая. Тий. Эннийх нь бүх бараг ихэнх зэсийг ингээд Ачитектийн маш богинохон хугацаанд аваад бараг нөөцийн шавчихсан гэдэг хэлсэн. Тийм зүйл үнэхээр байгаа. Тэгж хэлж бас болно. Үгээрч зогсохгүй нөгөө элбэгдэрч цагаан хоёр чинь 20 жилийн хугацаанд тэр 2 дугаар овоолгыг ашиглах гэрээг нь зөвшөөрч 10 жилийн хугацаанд шавхчингуудаа сэтгэл нь хандахгүй. За та нартай байгуулсан гэрээний дагуу 20 жилийн хугацаанд та нар биднийг овоолгоор хангах ёстой. Дахиад биднэрт овоолго нэмж өгөө хэмээн бүр Эрдэнэт төлбөрийнхнээс шаарддаг байж. Энэ нөгөө 15 оны гэрээнд 20 жилийн хугацаанд хийх ёстой байсан үйл ажиллагаагаа зогсож байгаа учраас зөрүүлээд бид нар энийг одоо юу гэдэг 80 сая тонныг авъя. Нэмж овоолго одоо бидэд өдөр өгөө. Гэхдээ бүр даварцсан байгаа үстэй. Эрдэнэтийн 2 дугаар овоолгод эзэн суучаад түүнээс одоо олж байгаа ашигынхаа 34% нь өгөхгүйгээр мураад тэгсэн мөртлөөрөө нэмж овоолго өгөө гэж шаардаад байгаа энэхүү даварчсан хоёр албан тушаалтанд за Монголын засгийн газар 2020 онд төмөр нүрээ анхааруулж ирсэн байдгийн байлээ. 20 онд би уулуурхай хөндлөлтөрийн сайд болоод тэгээ одоо Ачитект компанийн одоо цагаан готой 3 удаа уулзалт хийж байсан. 20 оны 7 сард. Тэгээ. Энэ 3 удаагийн уулзалтаар бол эхний 2 дээр битэр бол буудалцаас алсан. 3 дахь удаа дээр нь 34% өгье гэдгийг бол зөвшөөрсөн байдаг. Ингээд нөө цагаан чинь 34% өгье гэж зөвшөөрснийхэн дагуу Эрдэнэт төлөвлөрийн Ачитектийнхэнтэй хилцэл хийсэн чи юу болсон гэж? За Эрдэнэт төлөвлөрч гэсэн өнөөдөр Ачитект компани төлөөлөлтөө бол бараг за миний мэдхийн л 4-5 удаа уулзсан. Яг хамтраад уулздаг. Портфолио юмаа гаргадаг. За тэгээ портфолио гараад алгажуулж явчаа гэхээр зурдггүй, албажуулдаггүй, алга болчихдог. Цагаан. Уу яг одоо цагаангууч өөр ирдэг юм л да. Эрдэнэт зэчиж яг энэ компани одоо энэ үйл ажиллагаа төлөвлөлүүд нь ирж байгаа гэсэн үг л дээ. Бодвол эдгээр нь цаашаа 30 эсэмшигчтэй гүйцэтгэх захирлын өдрөлтөөс танилцуулдаг байх л. Тэгэхээр одоо нэгэнт ингээд нөгөө хамтраад хилцээд ярьсан юм шийдэл хүрч чадахгүй, эргээд нөгөө албажиж торын дээр хэмжээ нөгөө бичвэрийн хөлбөнд үйлдэгдэхгүй болчхоор энэ ажил явах боломжгүй болчиход байна. Дахиад л морьчихсан. Нөгөө 34% өгье гэж хэлжээд яг өгөх авах дээр тулаад гар усх зургийг хэр гар усхыг зурхгүй зугтчихдаг. За яг ийм байдалтайгаар ингээд дахиад 4 жил үргэлжлээд одоо үнэхээр одоо хязгаартай тулсан учраас Монгол Улсын засгийн газар за 2024 оны 4-р сарын 14-ний өдөр арга буюу за эрс хатуу арга хэмжээ авах одоо тогтоолыг баталсан. За үүнийг та бүхэндээ үзүүлье. Тэгэхээр тодруулаад хэлэхэд бол 3 шийдвэр гарсан гэсэн үг. Нэгдүгээрт 34% эзэмших ёстой гэдэг нэгдүгээр шийдвэр гарлаа. Хоёрдугаарт өнгөрсөн 8 жилийн хугацаанд аваагүй ногдол ашиг буцааж нэхэмжилж авах ёстой гэдэг хоёр дахь шийдвэр гарлаа. Гуравдугаарт үндсэн гүйцсэн овоолгынхаа ордыг Эрдэнэт төлөвлөрөөрөө 100% эзэмших ёстой гэсэн ийм 3 чиглэлийг өглөө. Гэхдээ энэ бүгдийг авч хэрэгжүүлж байгаа хам энэ бүр арга ядаад авч хэрэгжүүлж байгаа арга шүү дээ. Яагаад гэвэл өмнө нь бол одоо энэ чиглэлээр одоо яриад исэн үр дүн гарахгүй байсан учраас бол. Тэгэхээр хамгийн түрүүнд өнөөдөр энэ шийдвэрийн гол үндэс нь юу вэ гэвэл ярьсан хэлсэндээ л байцгаая л да зөвхөн тийм ээ. Тоглолтын дунд тоглоомын дүрм өөрчилж болохгүй гэсэн үг байхгүй юу? Анх тоглолт хэлэхдээ яасан байг бол 34% Эрдэнэт төлөв өгнө гэж эхэлчихэд тоглоомын дундор дүрмээ өөрчилж штэ гэж болохгүй ч тийм ээ. За Ачитект компанитай ам хэлээрээ хэлсэн ширээний ард одоо учраа олъё гэд үнэхээр болохгүй, үнэхээр чадахгүй байсан учраас ийм хатуу арга хэмжээг авахаар болсон юм байна лээ.
Эрдэнэ төлөвлөр өөрөө ажилтны компани 3 зүйлээр ханддаг. Нэг нь болохоор бол овоолгохор. Хоёр дахь нь болохоор бол хязгаарлалт ашиглуулах гэрээ гэж үүдийн газар ашиглуулах. Ийм газрын гэрээ байгаа. Гурав дахь нь бол ус байдаг. За Эрдэнэ булганы цахилгаан төгөөх сүлжээ компани бол архитекттэй гэрээ байгуулаад цахилгаанаар хангадаг. Энэ дөрвөн зүйл одоо гол нь байгаа юм л да. Бид нар энэ дөрвийг зогсооно. Биднээс эхний ээлжинд хамгийн түрүүнд тэр нөгөө нэг овоолох ашиглалтын шууд зогсооно. Энэ бол биднээс хамгийн түрүүнд авах арга хэмжээ. За Эрдэнэ төлөвлөрийн захиралд Ёндангийн хийснээр бол архитект компани үйл ажиллагааг шууд усыг нь таслах, шууд тогийг нь таслах зэргээр хаах юм бол одоо байгаль орчинд нөхөж баршгүй эрсдэл үүсэх тийм эрсдэл байгаа учраас за ямар ч хэлсэн технологи гормынхан дагуу энэ үйлдвэрийг зогсоох ажиллагааг бол явуулнаа. За хамгийн цааттай хугацаа гэхэд энэ оны 3 дугаар улирал багтаагаад одоо 9 сар гэхэд одоо архитект компани хэрвээ одоо 34% ногдох өгөөжөө өгөхгүй бол хэрвээ одоо 34% цагаа Эрдэнэ төлөвлөлтөд өнгөө шижүүлж өгөхгүй бол үйлдвэрийг нь одоо бүрэн зогсооно гэдгээ бас бидэнд хэлсэн. Мэдээж хэрэг тэнцээ бас хүмүүс ажиллаж байгаа 200 хүн ажиллаж байна. Тийм нөхцөл байдал дээр бол биднээсийн гол зорилго бол засгийн газар дээр ч гэсэн яригдсан асуудал бол хамгийн гол нь өнгөрсөн хугацааныхаа үр дүнгээ буцааж тэр одоо яг бодиттой томжийг олж авах гэдэг асуудал нь энэ хамгийн гол нь. За бид бүхэн буруутан шүүмжлэгдэж буй архитект компаниас хариу тайлбар няцаалтыг нь авахар хоёр талын байр суурийг нь хүрэх үүргийнхээ дагуу тэдний хэвлэлийн албаар нь дамжуулан одоо хэд хэд удаа холбогдсон. За тэгэхэд тэднийхэн хариу тайлбар өгөхөөс албан ёсоор татгалзсан билээ. За бид энэхүү нэвтрүүлгийг Монгол Улстан шудраг ёсыг тогтоох гэж шудраг ёсны төлөө дуу хоолойгоо хүргэх гэж Монголын байгалийн баялагийг хүн бүрт ард иргэдэд нөгөөсдөө хүрэх зорилгоор хийсэн гэдгийг эцэст нь хариуцлагатайгаар мэдэгдэе. За нууц материалууд нэвтрүүлгийг үргэлж дэмждэг бидэнд чин сэтгэлийн хандив тусламжаа өгсөөр байгаа Монголын ард түмэн та бүхэндээ маш их баярлалаа.